Оройн төрхөө үзэгчдээ BB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаар дээр та бүхэндээ Монголын орчуудын эвлэлээр хүрэлцээрээд байна. Энд болохоор Архангай аймгийн уран зураачид хамтарсан уран бүтээлүүдийг тавьж байгаа юм байна. Ингээд бүгдээрээ уран бүтээлчтэйгээ уулзцгаая. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэдээг өргөе. Энэ үзэсгэлэн Архангай аймаг байгуулагдсны 90 жилд манай аймгийн зураачид Улаанбаатарт сууж байгаа зураач орчуудын хамтарсан ийм үзэсгэлэн эхэлж байна л да. Тэгээд энэ үзэсгэлэн маань бол ерөнхийдөө нийт зураачдын маань үзэсгэлээс арай өөр нутгийн гэсэн ийм тодтголтой байгаа учраас манай Архангай зураачид оролцсон юм байл. Нийт хэдэн уран зураачид оролцсон байгаа вэ? Хэдэн бүтээлүүд бас тавигдсан байгаа вэ? Нийтдээ нэг 20 гаруй улсууд байна. 20 гаруй улсууд байна. Тэгээд нэг зураачийн бүтээл гэтэл нэг 4-5 бүтээл тавигдсан байна. Зарим нь 2-3 бүтээл тавьсан байна. Зарим нь бүр нэлээд олон бүтээл тавигдсан. Тэр нь надад байр нөхцлөөс болоод хасагдсан тал байна. Тэгээд ерөнхийдөө бол бүгд тавигджээ. Хоёлаа өөрсдөө танилцуулъя л да үзэгчтэй. За би зураач Галуудрах гэдэг хүн байна. Миний төрсөн нутаг Архангай аймаг Цэцэрлэг хотод төрсөн. Тэгэл биднес сургууль соёллон дүүргээл хөгжим бүжгийн зургийн анги гэж байсан. Тэрийг төгссөн. Москва хотын уран зургийн академи, Суриков нэрмжит уран зургийн академиг төгсөж ирсэн. Тэрнээс хойш одоо ингээл багшлаа явж байгаа. Зургийн ажиллаад хийж байна. Би тас уран бүтээлчтэйгээр л явж байна та. Таны бүтээлүүдээс хэдэн бүтээл тавигдсан байгаа вэ? Энд 8 бүтээлээс 5 тавигдсан байна. За үзэгчтэй бүтээлээ сонирхол л да. Энд байгаа арт бүтээл байна л да. За тийм энэ үйл гэсэн бүтээл. Сумгол хорог сумгол гэсэн ийм зураг байна. Энэ сумгол хоргийг урдаас нь хойш нь харж хийсэн ийм бүтээл байна. Энэ үеийн ийм. Урдаас нь хойш нь. Тийм, урд талаас нь хойш харж ирсэн ийм бас нэг араа нэг ийм талаас нь зурсан зургууд их хоор байдаг, бараг байдаг юм. Тэгчихсэн байна. Тийм. За энд нэг борооны дараа гэсэн ийм сэтгэл гаргаж хийсэн ийм нард тусчаад нэг жоохон юу яагаад байна. Алаг цаг гаргадаад байна. Энэ ингээ бүдэг гэзэлдүүлгээ бороо орсны дараа ингээд нэг хөдөө одоо манай энэ хотонд хашаат өгийн нуур хавцаа нэг иймэрхүү байгаль байдаг. Тэрийг л төрсөлсөн. Та ер нь уран бүтээлүүд чинь хараад тахтаас байгаль их төрсөлхийн те. Ер нь байгалаасаас өөр уран бүтээлийн сэдвтэй юм гаргаж ирсэн үү? Би ер нь байгалийн зургийг л дагнж хийж байна да. Тий. Ерөөсөө байгалийн сэдвэрэл хийж байна. Хамгийн анхны уран бүтээлтэй нь хэдэн он гарч ирсэн бэ? Оюутан байхдаа гарч ирсэн баг тий. Хамгийн анхны уран бүтээл одоо их дээр үеийн да одоо Ленины мэдсэн 100 жил гэж нэг тийм үзэсгэлэн гарсан юм манай зураач орчуудын Улаанбаатар хотод. Тэр яг энэ үзэсгэлэнгийн тагмад дээр үед гарч ирсэн. Энэний доотлын тагмад гас тэндээс л эхэлсэн. Тэрнээс хойш тэгэл янз бүр үзэсгэлэн зөндөл оролцлоо. Гэсэн чанал урамшуулсан гэж ах юм байхгүй. Байхгүй юу? Тий. За энэхүү бас бүтээл Цэцэрлэг хот тий. Энэ баруун урд талаас нь харсан юм байдал да. Болгоол Архангай төв одоо дээрвийн Цэцэрлэг хот. Тэгээ ингээд наатлын дэнж дээр одоо халзангийн даваагаас ингээд доош уруудаад явах иймэрхүү газар байдаг. Тэгээ энэ хашаа хороолно, цааталтны шинэ хот юмуд байна л да. Зураачид нь бол маш их аялдаг шүү дээ тий. Таны хувьд гэх юм бол бас аялсан нутаг орон гэх юм бол биднес их юмноо биднес их юм зуны цаг өвөл зөнгөө ер нь явна л да. Манай Монголын орчуудын эвлэл орноос 3 жилд нэг удаа тийм зураачдын пленэр одоо аялал нийлбэр зураачдын нийсэн тийм бүтээлээр
бүтээлийн уран бүтээлийн томилтоор явдаг. Нэг явахдаа нэг 10 хэдэн зуун тал тийш нэгээд явж байгаа. Сүүлийн үед одоо Хөгтөнгөрийн орон, Монголын сайхан орон гэл олон сайхан аяллаар явж тэндээс нь материалаа цуглуулж авч ингэж байсан. Тэгэл тэрнийхээ дараа биднээс ингээл үзэсгэлэнгийн намар нь хавар нь тэр бүтээлээрээ үзэсгэлэнгийн байгуулалаа ингээл хамтарсан үзэсгэлэн байгуулалаа. Тэр нэг уран зураг зурах авиасагт нь бас өглөхөд гэр бүлийнхэн хүн нөлөөлсөн үү? Тийм ээ тий. Одоо энд ч бас тэгээд нутаг бас их нөлөөлөх юм л да. Тий. Одоо би багасаа л энэ байгалийн дунд өсөж төрсэн учраас энэ Арангаан байгуулч их онцлогтой их сайхан байгаль. Тэгээд эндээс зурагчд их төрдөг юм л да. Манай зурагчд их төрдөг. Тэгээд гэр бүлийн улсууд бол мэдээж надад их тусалсан энэ юм хийх энэ бүх нөхцөлийн мань бүрдүүлж өгнө. Тийм учраас нэг тийм тулдаал нэг өдөд дайны юмуд хийх баглал гэж бодож байна. За дараагийн бүтээл маань энэ хүү бүтээл байна л да. Тийм энд байна. Энэ Арангаан аймгийн Цэнхэл сумын нутагт байдаг энэ Бойлон нуур гэж. Одоо энэ нуур чинь баг ширгээд их баг болсон шүү. Энэ нэлийн дээхэн үеийн байдлаараа иймэрхүү байгаа. Ер нь байгаа. Энэ Цэнхэл сумаас ялгүй ойрхон байгаа. За энэ юу? Цэнхэл сумын Алтайгаа. Энэ хоёр бургас байна шүү дээ. Энэ хоёр бургасны энд ингээ гаран байна да. Энд нэг Мордочулаас гэдэг киног авч ирсэн үеийн тэр үеийн одоо яг байдал нь бол иймэрхүү байсан. Одоо Мордочулаас гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тэрэн дээр нэг жолооч Янжмаа энд шавар суучаад дондог ингээ татаж гаргадаг шар авчираад тэр хэсгийг энэ хэсэгт авсан байгаа. Тэр одоо л энэ газар нь байгаа л да. Тэр энэ Алтайны юунд байгаа. Энэ Цэнхэл сумын нутагт байдаг ийм зэрэг байгаамаа. Таны уран бүтээлийг харах юм бол маш сайхан уран бүтээлүүд байна. Хамгийн сүүлд гаргасан уран бүтээлтэн гэх юм бол бас хамгийн их цаг хугацаа шаардлагатай бүтээлтэн гэх юм бол ямар бүтээлийн нэрлэх вэ? Бүтээлүүд хийхэд их олон янз л да цаг хугацааны асуудал гарна. Ер нь янзаар л энэ цаг хугацааныхаа хувьд бол зарим зургийг бол нэг 10 хоног тэгээд тавьчих жишээтэй. Зарим нь одоо жилч хийх асуудал гарна л да. Тэнд дээр материал цуглуулна, судалгаа хийн. Тэрэн дээр тэгэл дахин ажиллана. Тэгсээр байтал жилийн дараач бүтээл гарч иж мэднэ, 10 хоногийн дараач гарч иж мэднэ. Иймэрхүү. Жилийн дараа гарсан бүтээлтэн гэх юм бол ямар бүтээл вэ? Бас байгалийн зурсан бүтээлүүд байсан уу? Одоогор бол тийм их айхтар юм алгадаар дээр үе үзэсгэлэнгүүд тавигдчихсан бүтээлүүд бий. За одоо дорн нэг 3 сар хийсэн бүтээл энэ төр би одоо ийм каталог энэ дээр байгаа. Одоо энд бол байхгүй л да. Тэр нэлээд дээр үед хийжсэн бүтээлүүд. Энэ хамгийн сүүлийнх нь энэ хэд вэ? Сүүлийн 3 сарын дотор л энэ хэд хийсэн л да. Сүүлийн 3 сард хийсэн бүтээлүүд байгаа. За баярлалаа танд ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч сайн амжилт хүсье. За ингээд дараагийн уран бүтээлч маань Ахмад зураач Цэгмэнтгой байна. Ингээд бүгдээрээ уулзцгаая. Сайн байна уу танд? Энэ өдөр мэндийг хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг бас дэвшүүлье. Үзэсгэлэнгийн нь ер нь хэрэг таалагдж байна. Хэдэн удаага та оролцож байна вэ? Би энэ Арангаан аймгийн ойтой холбогдолтой үзэсгэлэнд анх удаага л оролцож байна. Энэ Арангаан аймгийн 90 жилийн явуулж байгаа учраас энэ одоо бас түүхэн үйл явдал да. Тэгээд би энэ үйл явдалд өөрийнхөө дөрвөн бүтээлээр оролцож байна да. Хоёул үзэгчтэй дөрвөн бүтээлээ бас үзүүл сонирхол л да. Энэ хөө бүтээл байна. Хавар болж цөг дүрхэд тамирын гол бүсгүйн дүрээр тодорно гэсэн. Хавар болж цүн дүрхэд тэгээ хавар бол цүн дүрээр мөс нь хайдаад урсан шүү дээ. Урсууд тамирын гол бүсгүйн дүрээр тодорно гэдэг ийм зураг байгаа. Энэ яг тамирын голыг хуул зураагүй зүгээр бодоод ер нь тамирын гол гэдэг бол ийм одоо ер нь гол урс байгальд хийгддэг бол дандаа их хүнээр бэлэгддэг учраас би энэ урсыг бол одоо хавар уулаад гисээд эмэгтэй хүн нойрноосоо сэрж байгаа юм шиг сэрж байгаа маа гэсэн утгаар энэ зурсан ийм л зураг байгаа да. Ер нь та уран бүтээлээ ямар сэдвийг голчлон авч уран бүтээлээ төрөдөг вэ? Би уран бүтээлээ ерөнхийдөө байгальтай холбоотой тэгээд дээрээс нь хүн амьтантай холбоол тэгээд зурдаг да. Тийм л зураг зурдаг. Бэлтгэлийн маягийн тийм зураг зурдаг байхгүй. Уран бүтээлээ төрөөд хэдэн жил болж байна вэ? Уран бүтээлээ төрөөд хамгийн анх ямар бүтээл вэ? 85 онд анх Цолмон гэж зураг зурж байсан. Тэрнээс ч хойш одоо 85 оноос ч хойш бараг 30 жил болцсон байна уу тийм биш үү? 30 жил болчих. 85 онд Москвагийн Суриковын нэрмжит уран зургийн академиг төгсч чинь хөрж ирэл тэгээ уран бүтээлээ хийж гисэн л дээ. Сургууль сурж байхдаа уран бүтээл хийж
үзэсгэлэнд оролцдоггүй байсан. Дандаа хичээлийнхээ юм хийгээл тэгэл таарч ирсэн. За дараагийн бүтээл маань энэхүү бүтээл нарны домог гэсэн нэртэй. Энэ бүтээлийн талаар хоёул үзэгчтэй бас сонирхол л та. За энэ бол миний нарны домог гэдэг зураг байна. Энэ дээр болохоор энэ нарны домог нь үлгэрт гадаг нарны домог биш, яг нь нарыг болохоор эрэгтэй хүн гэдэг төсөөлөд одоо морьтой нар гэдэг нь болохоор энэ морьтой эрэгтэй хүн гэж явж байгаагаар төсөөлж байгаа. Энд дээр энэ нарны эвэл туяагаар ингээд байгаль дэлхий сэргэж урд төлждөг гэсэн утгатай ингээд энэ холбоотойгоор зурсан зураг байна. Тэгээд нохоонуудаар болохоор ан нөхөд үнэн чударгыг бэлэгдээд шуугаар болохоор эргчлөө хурдныг бэлэгдсэн байна. За үлжийтэй нь бол ойлгомжтой тийм ээ. Үлжийтэй сайн сайхныг өрөөсөн. Тэр урд давааны цаана бол ланзан тамгаар бол ланзан тамга бол хеморыг бэлэгддэг. Хеморын бэлэгдэл байна. Тэгээд ингээд жижиг тамгууд бүгдээр утга учиртай болохоор энэ болгоныг тайлбарлаж нушааж явахтай тийм ээ. Ер нь энэ нарны домог гэдэг ерөнхийдөө ягаан өнгөтэй байдаг чинь нар бол бидний амьд байгаа бүх юмнуудад хайр ивэлдээ хайрлж өргөл түгээдэг шүү гэсэн санаагдаа үзүүлж байна. Ерөнхий өнгөөрөө. Ер нь бол тосон техникээр бодоход бас хатхын их хүлээдэг шүү дээ. Энэ уран бүтээлийг төрөхөд бас маш их хугацаа шаарддаг гэж бодлоо л та. Гэр хугацаанд ер нь уран бүтээл гаргасан байх юм. Гэхдээ би яг энийг бол тэдий тийм тэгж удаан зурсан энэ төргээ мэдэхгүй. Энийг бол холимог техник гээд акрилик гээд хурдан хатдаг буудаг. Тэгээ тосон бодог энэ тэрийг холиод ингээд техник гаргаад зурчдаг. Тэгээ ерөнхийдөө бол би нэг зураг ингээд эхлэнгуудаа барьсаараа дуусгадгүй учраас тийм ээ нэлээд зурж байгаад орхичоо тэгээд зурмаар санагдсан үедээ зурдаг учраас яг тэдний тийм хугацаанд зурсан гэж тайлбарлах хэцүү л дээ. Магадгүй энийг ингээд ерөнхийн ингээд ягаан дэвсгэрийн улсээр урд нь зурчаад тэгээд дараад нь дээр нь ямар юм орж ирэх хүлээгээд сар юм уу 2 сар болсон ч юм уу би мэдэхгүй байна л да. Тэгээд зурмаар санагдлаа зураад юу зурмаар зурх уу гэж бас төлөвлөдгөө учраас мэдэхгүй. Тухайн үед одоо гар хаашаа хөдлөн тэгээд зурчдаг байхгүй. Тэгээд дараад зурсан хойно учрыг нь олох гэж харин нэлээд харж сонжиж энэ төр байж яснаа. Өө чин нартай холбоотой зураг байна штэ гэдэг. Тэгээд нартай холбоотой болохоор нарны домог энэ төр гээд сүүлд нь нэр өгдөг байхгүй. Тэрнээс биш тухайн үед одоо яаж зурмаар санагдсан тэр байдлаараа зурч тэрнээс биш төлөвлөлтөөр зурдаг нөгөө социалист төлөвлөлтөөр одоо тийм зурна гэж тэрийг скиц хийгээд бодоод загвар хийжгаад тэг зурсан зургууд биш л дээ миний зургууд. Тухайн үед юу зурмаар санагдсан тэрийгээр зурчдаг зургууд байхгүй. Өөр энэ хоёр ялгаа нь байна. За дараагийн бүтээл маань борооны дараа гэсэн бүтээл. За дараагийн бүтээл маань борооны дараа гэдэг эмэгтэй хүний одоо биеийг ингээд норцсон хувцастайгаар зурсан. Энэ нь болохоор үнэхээр бороог санаанд оруулж байгаа тийм ээ. Бороо бол ийм сайхан гэсэн. Тэгээд борооны дараа ингээд солонго татаад бүх юм сэрэгдэг гэдэг агуулгыг бол энэ хажууд нь байгаа морь шувуу нарыг ингээд энэ дөрвөлжингээр зурсан байгаа. Тэгээ энэ солонгын нар тусаад бүх юмыг сэргээж бүх юм гэж дэвжин дэлгэрдэг борооны дараа гэсэн утга санаатай зураг байна гэж би бодож байгаа юм. За мэдээж дараагийн бол бадрал гэсэн нэртэй бүтээл. Дараагийн зураг бол бадрал гэдэг зураг. Ерөнхийдөө энэ зургийн өнгө нь улаан өнгө учраас улаан өнгө хүний сэтгэлд яаж нөлөөлдгөө дандаа мандан бадрах ингээ хүний цусыг хөөргөж яадаг байхгүй. Тэгээд тэр бадралд нь одоо энэний ингээд татсан энэ тэр юу ингээд татаа хийсэн. Тэгээ энийг анзаарсан чи ерөнхийдөө дэгрээ тамганы дүрстэй юм байлаа. Дэгрээ тамга бол ол зомгийг бэлэгддэг байхгүй. Тэгээд энэ ол зомгтой гэсэн утгатай энэ ч нь болохоор эмэгтэй хүн байна. 3 давхралтсан морь байна. Тэр нь юу гэсэн үг вэ? 3 үе гэсэн утгатай тийм ээ.
морныхын дээр одоо унган байдаг ч юм уу, даагн байдаг ч юм уу, даагныхын дээр унган байдаг ч юм уу тэгээд ийм энэ нь болохоор тэмээ байгаа нь болохоор ад жаргалыг бэлэгдсэн байна. Энэ нохоо нь болохоор одоо анд нөхөд үн сэтгэлийг бэлэгдсэн байна. Тэгэхээр энэ эмэгтэй хүний л одоо зан чанарыг гаргаад байгаа юм байна л та. За баярлалаа, танд амжилт хүсье. За зөвхөн та бүхэнд баярлалаа. Уран зураг тайртай уран зураг сонирхдаг залуустаа зориулж залуу уран бүтээлч даваа нэмийг зурлаж хөлийг хүргэе. Сайн байцгаана уу эрх мэнд үзэгчдээ. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ хөдөөний нэг одоо сайхан байгаль тийм хад одоо хэрхэн яаж зурх уу нэг өдрийн акшн одоо та бүхэндээ зурж үзүүлье. За түрүүчийн дугаараар бол та бүхэндээ бол бас тал нутаг гэтэр хэрхэн яаж зурхыг бас зурж үзүүлж исэн бол одоо энэ удаагийн дугаараар та бүхэндээ хадан дээр хэрхэн яаж ажиллахыг одоо бас товчхон зааж үзүүлье гэж хүсэж байна. За мөн бас эрсүүнхээ бол мэдээж бас гаргадаг байгаа. За эрсүүнхийг бол маш товчхон гаргаад ерөнхий бас мөн тэмдэглэгийг бас маш зөв гаргаад та бүхэндээ бас зурж үзүүлье. За манай Монгол орн бол одоо хад уул ус хангаа говь газраараа бол нэлээд алдартай. Ер нь бол байгалийн үзэсгэлэнт газар бол их маш олон байдаг. Тийм учраас суралцагч нар маань бол одоо өөрөөр хэлбэл хөдөө хээр явж байхдаа хүртэл одоо энэ хад асах одоо яг ямар хөө байдгийм бэ гэдгийг бас үзэж судалж бас өөрсдөө бас янз бүрийн одоо ч ялангуяа техник технологи бол маш дэвшилттэй хөгжсөн үед бол та бүхэн бас аппарат гар утсаар аваад авчирч байгаа зурсан ч болно. Төдийлөн яг газар дээр нь байгаль дээр нь бас пилнэр бичиж чадахгүй бол бас тэгэх бас боломжтой байдаг. За хад зурхад бол бас олон янзын одоо техник байдаг. Тэрнээс та бүхэндээ одоо бас өөрийнхөө бас сурсан техник ажиллагаагаар бас та бүхэндээ хадыг тодорхой хэмжээнд бас зурж төлөвлөлээ. За мөн ерөнхийдөө яг түрүүний яг дээрийн хичээл дээр бас та бүхэнд түрүүчийн хичээл дээр хэлж хийсэн бас ерөнхийд нь альва нэг зургийг зурхын тулд бол одоо уумбар өнгөнөөсөө эхлээд тагалтыг бол хийгээ явцдаг гэж ярьж ирсэн. Яг тэрнтэй адилхан уумбар өнгөрөө ерөнхийд нь тагалтуудаа бол хийгээд сүүдрүүдээ бол эхлээд тэмдэглэж чинь гэсэн үг. Досон будгийн ажил бол ерөнхийдөө хүндээсээ хөнгөрч явдаг тийм технологитой. За мөн бас энд нас нэг хоёр айл бас дүрслээд за хөдөө хээр нутгийн бүсийг бол одоо айл мал хүн амтангүйгээр бол төсөөлөхий аргагүй.
За мөн тэнгэрийн хэсгийг бас тэмдэглэгээ зураад одоо үүлний цорхой, үүл мүл хаана юу байх вэ гэдгийг бас тагалдаа хийгээ явж явахдаа л бодоол бодолцоотой үлдээх газар нь үлдээгээл ингээл явчихна гэсэн үг. За мөн хатан дээр одоо та бүхэндээ энэ мастикинаар одоо бас хэрхэн яаж ажиллахыг бас үзүүлье. За хад өөрөө ийм бас нэг тийм судалтай байглаасаа бас тийм тогтолцоотой гоё байдаг шүү дээ. Тэгэхээр бол хадны ажиллагааг бол бас манай зураач нар ч маань адилхан ер нь бол хүн бүгд бас хадыг бол бас янз янзаар бас хийдэг л дээ. Бас өөрийнхөө арга техник ажиллагаанд оруулаад бараан газар нь бараан үлдээгээд одоо энэ мастикийнхаа өөрөөр хэлбэл энэ хадныхаа судлуудыг их гоё бас гаргаж өгөх газар нь гаргаж өгөөд ажилладаг. За энэ маань бол өөрөөр хэлбэл уран зургийн бас нэг тийм техник ажиллагааны бас төрөлд ороо явчихж байгаа. За одоо мөн та бүхэнд нэгдүгээр паланы хэсэг дээр бас ажиллаж үзүүлье. За одоо саяныхаа мастикинтсэн одоо энэ хэсгүүдийг өөрөөр хэлбэл биерээрээ бас жоохон нэгтгэж өгөөд хаана нуусах уу, хаана бас бичих үү гэдгийг бол бас энэ дээр ингээ ажиллагаагаар гоё харуулад өгнө гэсэн үг. За мөн бас ингээ орсон гарсан хадныхаа бас объемыг те бас гаргаж өгөх хэрэгтэй. Хад ч өөрөөр хэлбэл одоо янз бүрийн одоо хэлбэртэй байдаг шүү дээ. Арцгар хад байна, тийм гүлгэр, судалтай, илгэн, боржин гэл янз янзын одоо хад чулуунууд бол байдаг. Уулынхаа одоо ёроол хэсгээр нь бол одоо нэлээд сүүдэртэй. Тийм учраас одоо юм хөхөмдөг өнгөөр бас сүүдрийг бас илэрхийлээд өөрөөр хэлбэл одоо бас хүүтэн дулаан өнгө гэдэг нь уран зурагт бол зайлшгүй байх ёстой.
За өнөөдрийн дугаараар та бүхэндээ хаттай мөн гэр оролцсон одоо ийм хэсгийг Монголын нэг одоо бас нэг хэсэг газрыг бас ингэж та бүхэндээ төрсөлж зурж үзүүллээ. За мөн эндээс бас та бүхэн бас товчхон хадан дээр одоо хэрхэн яаж ажиллахыг бас ойлгосон байх гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. ПП телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.